За тэгэхээр өнөөдөр бид нар бас халдвар төвчин судлалын үндэсний төв Сүрээгийн клиникээр орж ажиллалаа л да. Энэ Сүрээ өвчний байдал улсын хэмжээнд маш ноцтой төвшөнд хүрсэн, далд хэлбэрээр нэлээд ноцтой төвшөнд хүрсэнийг бол эмнэлгийнхан ярьж байна. Бүр тодорхой нийслэлийн нэг сургууль дээр нийт сурагчдын дунд Сүрээгийн шинжилгээ явуулсан нийт сурагчдын бараг 10% нь хүртэл далд хэлбэрээр байна гэдэг ийм аюултай тоо судалгаа гарсан байна. За засгийн газар 2018 оны үндсэн чиглэлийн 13-2-т зонхлон тохиолдох халдвар төвчний онцлогоо эмчилгээ чадварыг сайжруулна гэж орж ирсэн. Тэгээд хөрөх үрдэн тайланда хэрэгжилт нь байхгүй. Ингээд 19 оны зорилтын дээр бүр энийг хасаад одоо ингээд зонхлон тохиолдох халдвар төвчин гээд ерөнхийн нэг нэрээр орж ирээ тэрэндээ нөгөө БЦ гепатит вирус томоотус төвчний асуудал нөгөө Сүрээгийнхээ асуудлыг бүр хайчаад ороод ирсэн байна. Тэгэхээр энэ бол ямар нэг сургууль цэцэрлэг юм уу ямар нэг салбарын хөрөнгө оруулалтын асуудал биш, нийт хүн амын эрүүл мэндийн асуудал яригдж байгаа болохоор энэ асуудлыг бол одоо энэ үндсэн чиглэлд нэмж оруулж ирэхгүй бол бүр одоо жил ирэх тусам хасаад одоо хойтон бол бүр оргуу болж орж ирэх гэж байгаа байна гэдэг ийм асуудал яригдсан. Үнэхээр энэ Сүрээгийн асуудалд бид нар яг энэ жилээс эхлээд ингээд анхаарал хандуулж эхлэхгүй бол 3 жилийн дараа 5 жилийн дараа гээд Сүрээгийн эрдэмтэд нь өөрснөө маш тодорхой, маш ноцтой асуудлууд ярьж байна. Сүрээг эрт илрүүлж эмчилэх юм бол 2 сарын дотор 400 мянган төгрөгийн эм угаад эмчилж байна. Оройтох юм бол 6-аас 24 сарын хугацаанд 40-оос 60 сая төгрөг гаргаж эмчилж байна нэг хүнийг. Тэгээ эмнэлгийнхэн барилгын асуудал нь хүрэлцээгүй, орон хүрэлцээгүй ийм ноцтой төвшөнд байна гэд ингэж байгаа учраас би үндсэн чиглэл юмнуудыг ингээд ноднингийнхыг харлаа, инжлийнхыг харлаа үнэхээр энэ асуудлыг бүр орхигдуулсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийгмийн бодлогын 6 дээр халдвар төвчнөөс сэргийлэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр тэр дотроо дархлын олдмол хомсдол Сүрээ бэлгийн замын халдвар төвчнөө урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ аавна гэд засгийн газрын үйл ажиллагааны 20 он хүртэлх мөрийн хөтөлбөр тусцсан байна. Тэгээ энэ туссан зорилтоо үндсэн чиглэлүүдэд ноднон ингэж хайхрамжгүй оруулж ирээ энэ жил бүр хасчаад ороод ирсэн байгаа ийм ноцтой байдал байгаа болохоор угаасаа засгийн газрын мөрийн хөтөлбөрт байна. Үйл ажиллагаа талдаа ороод эргэжил чинь 3 дахь жил нь явж байна. Тэгэхээр ядаж энэ ажлыг эхлүүлэхгүй бол болохгүй нэ гэдэг ийм асуудал байгаа шүү. Тэгээ та бүхэн бас хүн амын нийт эрүүл мэндийн асуудал болохоор энэ асуудлыг бас дэмжиж өгөөч. Дараагийнх нь 15 дугаар асуудал бас яг энэнтэйгээ холбогдоод явчихж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр тусцсан асуудал. Ерөөсөө хэрэгжээгүй явж байгаа асуудал байна. Эхлүүлээ ядаж хэдүүлээ. Та бүхнийг дэмжээсэй гэж хүсэж байна. Нэг ийм юм анзаардаг